Хэрхэн тооллого хүчингүй болгох вэ? Бараа менежмент хэсгийн тооллого зэс рүү орно. Тоолгын хуудасаа сонгоно. Тухайн барааг хүчингүй болгохын тулд төлбийг тоолгын дүн оруулсан болгоод хүчингүй болгох барааны төлбийг хүчингүй болгоно. Хадгалах товч дээр дарснаар тухайн бараа хүчингүй болно. Тоолгоо бүтнээр нь хүчингүй болгохдоо тоолгоо хүчингүй болгохын тулд төлбөө хүчингүй болгоно. Хадгалах товч дээр дарснаар тооллого амжилттай хүчингүй болно.